хичээлдээ ихэвчлэн оролцсон шүү дээ. За манай ингээ хамгийн өндөр нь юм билээ. Бичмаа гаргая. За яагаад бичмаа өндөр гэж бодож байгаа? За энэ. Яагаад гэвэл би тамир ороход хамгийн дээр нь зогсдог болохоор. За оо санаа юм. За дааж байгаа. Яагаад би тамир зогсоод нэгтгэн зогсдог. Зааварсан. За энэ бичмаа нөгөө өндөр намууд хамгийн үзэнгүүд хамгийн өндөр юм шиг байна тийм. За би тамир бичээр хамгийн өндөр юм эргэн төгсдөг учраас өндөр гэж боддог тийм. За байлаа бичнээс гэж. За тэгвэл өнөөдөр багш ямар зорилготой ирсэн бэ гэж багш нь бүгдээ зорилгоо уншиж. Өртийн хэмжээ барьцаагаар баримжаалан хэмжээ нэгжээр илэрхийлэх. За ийм зорилготой ямар нэгэн өртийн хэмжээ гэдэг яг ойролцоох баримжаалан хэмжих юм тийм ээ. За тэгвэл одоо багш нь ширээ 1-р баг, 2-р баг, 3-р баг гэсэн. За 1-р багийнхан болохоор хамны уртыг. За 2-р багийнхан болохоор ширээний уртыг, 3-р багийнхан болохоор дэвтрийнхээ уртыг хэмжиж. За ямар аргаар яаж хэмжиж болох вэ? За бүгдээрээ хэмжээрэй. За хамныхан болсон тийм ээ. Ширээнийхэн босож байгаа. За дэвтрийн өөрийнхөө дэвтрийн уртыг хэмжээрэй. Өөжигтэй багаараа ичгтэй оролцоо. Маш хурдан тийм ээ. За тэгээд хэмжингүү чи ямар нэгэн тооцоо гаргах тийм ээ. Үүрэг гаргах тийм үү? Тэр хийсэн хэмжээтэй ажлынхаа хуудсан дээр яг уу бичээ тэмдэглээрэй. Ажлынхаа хуудсан дээр бичээ тэмдэглэж. Ямар нэгэнтэй болсон бэ? За хамныхан одоо яасан хэмжсэн үү те? За тэгвэл одоо ажлынхаа хуудсан дээр ямар үнэтэй гэсэн тэрийг яаж хэмжсэн? Ямар байсан хэмжээсэн? За тэрийг бичиж. За маш хурдан ирээд ширээний 2-р багийнхан. За 2-р багийнхан үгүй гарсан үгүйгээр ажлынхаа утсыг бичсэн. За бас нэг бичсэн аа. За. Дэвтрийн уртыг хэмжсэн байгаа тийм ээ. За дэвтрийн уртыг хэмжсэн баг яаж хэмжив? Ямар аргаар яаж хэмжив? Ямар утгаар? За хэлээ уртыг хэмжсэн. Яаж хэмжсэн бэ? За хэлээ. За зөвхөн ингэ хэлээ явах шин заяа. За 17 см гарчээ шугамаар хэмжсэн. За өөр. Аваад. За тийм ээ тийм ээ. За сайн байна. Өөр хэмжсэн. За За шугамаар хэмжсэн юм тийм ээ. За энийг баг байна. За дөө ширээний. За ширээний уртыг хэмжсэн. За тасар маа. Манай баг шугамаар хэмжсэн. За шугамаар хэмжсэн чинь 120 см. За өөрөөр хэмжсэн юм байна уу? За манай шугамаар хэмжсэн чинь 120. За өөрөөр хэмжсэн үү? Төр төвшөө өөрөөр хэмжсэн үү? Би арай өөрөөр хэмжээд байгаа шиг харсан баг шин. За хэлээ. Би 8 дөө 1 гараараа хэмжсэн 8 дөө 1 юм. За 8 дөө
нэг сөөм нээжээ. Тэ? За өгш. Өөр арга хэмжсэн юм байна. Бах болсноо. За тэгвэл одоо хамнаа гэсэн. За хамнаа өгдөө. Зарим зав. Манай баг ханаа дэлмээр хэмжсэн тэгээд 6 дэлм гарсан. За 6 дэлэм гарсан юм. За өөрөөр хэмжсэн юм байна уу? Бүгдээрээ дэлэм хэмжсэн үү? Дэлмээр хэмжсэн үү, тий? За тэгвэл бүгдээрээ хэмжсэн юм. Тийм ээ хэмжиж үзсэн. За тэгвэл одоо дараагийнхтэй багш нь арай өөрөөр хэмжиж болох болоо танд юу гэж бодож байна? Арай өөрөөр хэмжиж болох болоо. Сая ширээний туу дэвтрийн юм хэмжлээ шугамаар, эднийг цоо шугамаар, төөсөөр эднийг ганцхан дэлгэмээр тий. Арай өөрөөр хэмжиж болох болоо. Олон гэж бодож байна тий. За тэгвэл одоо бүгдээрээ арай өөрөөр явах уу? Хэмжээд үзье. За 2 минутын дараагаар өгсөн шүү багш нь. Энэ дотор олон хийний баг хамгийн олон хэмжээсээр хэмжиж чадах юм. За 2 минутын дараа. За басаа. За тэгээд тэрийгээ ажлаа өгнөд хэмжигдээд яваад байна. Тэгээд ширээний утны юу байсан? Нэг байсан гэж. За чи яг битэцээ хэмжиж яваад. Хамгийн олон гэсэн шүү дээ. Хийний баг хамгийн олон өөр аргаар хэмжиж өгөх нь. Дэвтрийнхээ уртыг л тийм ээ. За хамтдаа. Хэний баг хамгийн олон агаар хэмжих нь вэ гэсэн чинь. Хэний баг хамгийн олон агаар хэмждэг. Надад энэ цаанаас бид бичиж аваа за. Би ингэсэн дараа нь ингэж гинцсэн гэж. Хэний баг хамгийн олон агаар хэмжих гэсэн чинь. Бидний агаар хэмжиж байгаа. Ямар хэмжээсэй бэ? Ааныг бичиж байгаа. Битгэл дээр бичиж байгаа. Сая яаж хэмжиж ирээд ямар хэлбэг гарах түүнийг битгэл дээр бичиж. За энэ бичээ. Яаж хэмжсэн чинь хэл гарчээ. Бичсэн үү ширээний тоо? Хамт юм дэвтрээ бичсэн үү? За одоо багштай хамбар олон юм хэмжээд бичиж хэлсэн тийм ээ. За ширээний бичиж. За хамныхан. За одоо сая хэмжиж ирээд үр дүн нь ямар гарах түүнийг бичээд авчлаа. За бичээ. За одоо дэвтрийн урт яасан. За яаж хэмжсэн? Ямар үр дүн гарсан? За ингэ. Нэг төө. За өөр дэвтрийн. Өөр байна уу? Өөр за доош. Нэг төө. За өөр байна уу? Төөс өөр хэмжсэн юм тийм ээ? Өөр байна. Өөр хэмжиж хэмжсэн байхгүй. Ким яаж хэмжсэн бэ? За, ажлын дээр хэмжиж үзсэн юм. За. Би өндгөөрөө үзсэн чинь 15. Оо, зөвхөн өндгөөрөө хэмжиж бас болох юм биш. 15. Өндөг тийм өндөг гэдэг нь юу вэ миний бо? Өндөг гэдэг нь энэ 3 юм бэ те? 3-аар хэмжиж бас болох юм биш үү? Тийм ээ? За, агшаа байна уу? Өөр байна уу? За, тэгвэл эднийг хэдийн хэмжиж өгдөг үзье. 1, 2 энэ адилхан учраас яг 3 юм байна. За 3. За ширээний яасан. За ингэж байгаарай. Гин хэлхөө.
Зогссон ш одоо зогссон тийм ээ. За хэлээ. Сансармаа яаж хийсэн? 1 за 1 алт болсон гэж. За өөр 3 алхам болсон гэж. Тэгээд За өөр 132 өндөг. 132 өндөг буюу одоо үүний багш нь юу гэж хэлнэ гэлээ? Зүйтэй 3. За өөр байна уу? 14 сум. 14 сум гэсэн. За өөр байна уу? Үзгээрээ Тохоогоор хэлсэн чинь 4 тохой. За өөр үзгээрээ 8 үзэг. За өөр маш сайн байна тийм ээ. Их олон хэмжээж үзсэн байх шүү. Олон төвлөөр хэмжээж үзсэн. За одоо хамны сонсъё. Хам. За одоо хам ширээнийхээс л ахуу хат гэжтэй юм байна. За хамны хэлээд байгаа. За тэгэхээр 6 дэлгэн болсон шүү дээ. Санаа нь санаа. Өөрөө санаа чөлөөд авсаа. За 52 сум гарчээ. Сумаар хэмцэн. За сууснаас өөр сумаар өөр хэмцэн юм байна. Сууснаас. За харин би ангийнхаа нэг тохиол хийсэн. Тэгээд 33 тохой гарсан гэж. За өөрөөр хэмцэн байна уу? Өөрөөр за би ангийнхаа нэг төөгөр хийсэн. за 52 см болсон. Тэгээд 2 сум. 52 төө 2 сум болсон юм тийм ээ. За өөр байна уу? Босно. Амьдрал яаж хэмцэн цай? Энэ төө сумтай адилхан байсан тийм? Төөгөр хэмцэн сумаар хэмжээд байсан тийм? За сумаар хэмцэн үү? Хэдэн сум гарсан? За ойролцоо 51 байж байгаа 52 байж байгаа тийм ээ. За өөр байна уу? Босно. За тэгвэл хэдүүлээ харъя. Ширээ 1 2 3 4 5 6 7 8. Төө 8 болсон байна. За хамных 1 2 3 4. За тэгвэл дэвтрээ 3 янзаар хэмжиж үзчихье. Ширээгээ болохоор 8 янзаар хэмжиж болсон байна тийм ээ. Ханыг болохоор 4 янзаар хэмжиж болсон. За тэгвэл хэмжиж явах явцад хамгийн хялбар нь ямар хэмжээстэй? Хамгийн хэцүү нь ямар вэ? За хамгийн хялбар нь ямар байсан? Дэвтрийн хэмжээ юугаар хэмжиж нэг алтан шууд хэмжээд гараад ирсэн тийм үү? За танаа шууд хэмжсэн амар байсан үү те? За танаа хамгийн амархан нь юу байсан? Дэлгэн байсан үү те? За тэгвэл ингэ. Уртыг хэмжих нэг гэдэг маань биднээс дэлгэн алтай хороо гэж яриад шүү. Энэ ямар хэмжээсэй? Ямар хэмжээсэй? Ямар хэмжээс гэж үздэг үлдээ бид хоёр дахь зүйтэй чанга хэлээрэй. Монголын уламжлалт хэмжээс тийм Монгол хэмжээс. Тэгвэл одоо үүнийг хэлүүлээ. Багаас нь их рүү нэрлэе. За хамгийн бага нь юу вэ? Монгол хэмжээсний. Хамгийн бага. Бид нар энэ зүйтэй өндөг буюу хороо гэж гаргасан шүү. За хороо хамгийн бага хэмжээс нь хороо. За дараа. Сум хэмжээ сум ямар гэдэг? За сум ихий өрөөнөөс юу дотор өрөөнөөр нугуулсан сум. За төө гэвэл юу вэ? Зүйтэй төө. За төөний дараа юу авах вэ? Төөний дээд тохой байна тийм ээ. За тохойны дээд дэлгэм. За дэлгмийн харагдаа дэлгмийн нэлээ. Дэлгмийн. За зарим нь дэлгмийн ингэж боддог юм байна. Зарим нь ингэж боддог юм байна. За тэгвэл дэлгэм гэдэг маань сансармаа гараад. Дэлгэм гэдэг маань нэг гараа яваа. Биш найз байгаа. Нэг гараа зүйтэй алтлаад нөгөө гарыг энэ хурууны энэ дунд хурууны энэ өндөг хэсгээс үзүүр хэсгээс нөгөө гарын тохооны хэсэг бүртлэгийг юу гэх вэ? Дэлгэм гэж. Алт гэвэл юу вэ? Алт гэвэл бүр энэ байна ш. Алт гэвэл энэ. За суучих юм. За тэгвэл одоо бүгд ажлын хуудсан дээр хоёрдугаар ажил нь юу гэж вэ? Өөрийн
돈이 어디 어제 벨트에 조금 일국을 임재를 아가베. 자, 오늘 왜 돌았는데 보게래? 도구 됐죠. 도구. 자, 도구 여기 지금 뱀등기. 우리 그 도구. 대체하는. 대체되는 순간 잘안되는. 자, 도구 뱀등기 제고 뚫었으냐? 오늘 우스게를 뱀등기가 됐죠. 우스게를 뱀등기가 되어야 아이 무슨 없으시니? 나게 뱀등기가 이제 미친 게 있지. 자, 근데 눈이 조금 이렇게 풍을 박시다. 양을 임지대 아마 가가 주죠. 조금 이렇게 풍을 양을 임지대 아마. 조금 이렇게 줬고, 양 자가 줬고, 받아라. 자, 그리고, 자, 또 두시아, 저기, 자, 또 우리가 박시다. 조금 이렇게 풍을 양 자가 줬고. 자, 그렇죠. 근데 지금데 우리 또 처음에 좀 듣고 그랬을 때 없어. 그 됐어. 걸어 없을 때 없어. 걸어. 됐어요? Şimdi hangi doğru bilince orada santimetrenin hali. Başta mini doğru 100 santimetrelik bir kumeno. 처음에 이 곡을 현재 센티미터가 속된 나에게. 진짜 아름다운 자, 아름다운 센티미터 어찌 뭐. 자, 그 있어? 자, 야 진짜 혹시 나 좀 때문에 아름다운 자, 되게 진이 운동이었어요. 네 센티미터로 쳐? 아름다운 센티미터로 쓰면 자, 이렇게 거의 나한테 사람들은 얘 금스 나한테 하면 돼. 안 오를 금스 오면. 자, 또 이것도 호로호로 현재 됐으면 오를 금스 오면 호로호로 현재 됐으면. 자, 자, 네 센티미터를 이해하시 다 하겠어요. 오늘 박사 할때도 자, 박사 할때 나는 거로. 그렇지. 자, 오를 넣어. 나 지금 알게 하면 오를 김치 우페 넣어. 오리고 또 오를 김치 우페 넣어. 그래. 자, 오리야 진짜. 자, 목대를 힘줘서 할지 말았으면 자, 뚝뚝쉬야 진짜. 벌써는 아름다운 센티미터. 아름다운 센티미터. 자, 봤어. 자, 오늘 힘쓰 오고 되나? 나 지금 그때 날 하면 돼? 자, 자, 하래. 자, 야, 니 나는 다 아는 거라고. 니 돈이 너무 올까? 야, 너무 올까? 이거 줬죠? 야, 너무 올까? 자, 이제 부탁 먹고 세. German German 얘가 점 뒤집었다. 뭐를 이제 나오고. 자, 그거 여기 노을으로 대회가 나온 것 같아. 자, 그거 따와줘라. Nigdim her nogu tribun ar küçük ölçüler. 오,
Зарим нь том жижиг байдаг учраас ингэж. Өө зүйтэй. Хүний гар яг уу өөр байдаг тийм ээ. Багшийнх нь нэг төө бас яг уу өөр. Та нарын төө өөр. Тэгэхээр хүний гар өөр том жижиг байдаг учраас та нарын төө яаж өөр хэмжээтэй гараад байна тийм ээ. За тэгвэл багш нэг санаа хэлж өгье. Шугам байхгүйгээр энэ төөгөө яаж гаргах байсан бэ гэвэл дэвтрийн нүдээр гаргаж болох байсан болов? Болохгүйсэн тийм ээ. Дэвтрийн хоёр нүд маань юу илэрхийлдэг вэ? 1 см-ийг илэрхийлдэг учраас ингээд гаргаад ирсэн бол бас болох байсан тийм ээ. За тэгэхээр та нар маш сайн байна. Хуруугаараа гаргаад ирсэн. Маш сайн байна. За тэгвэл одоо багш нь ингээд бид нар сая дандаа уртын хэмжиг нэгжүүдийг яагаад байгаа вэ? Үзээд байна тийм ээ. За тэгвэл багш нь ингээд энэ нэрүүдийг найдахад үзье. За нэрүүдийг найдахад үзье. За энийг ингээд арилгацсан чинь та нарт юу бодож байна? Энийг хараад. За уншаад үзье. Юу гэж унших вэ? 1 За ийм хэмжээс байдаг болов? Ийм нэртэй хэмжээс бүтээ хэмжих нэгжүүд байдаг юм болов? Байдгүй. Байх юу ч мэддэхгүй те. За энэ 120 гэж юу хэлээд байгаа юм? 8 гэж юу хэлээд байгаа гэдэг тоогоо хараад хэмжих нэгж гэж хэлж байхгүй танаа. Баггүй. Тэгвэл бид нар хайраа уртын хэмжих нэгж, хүндийн хэмжих нэгж, хугацаа, цаг хугацаа хэмжих нэгжийнхаа нэрүүдийг нь хайргүй. Хайж бичдэггүй. Бичдэггүй юу? Тэгвэл бичдэггүй бол барьсан байна. Хэрвээ хаяад биччихвэл биднэрт яг уу яг юу яваад байгааг мэддэхгүй тийм ээ. За манай сургууль дээр нөгөө бүтэнээр дүүрэн юу гэдэг вэ үзүүтэй? Бүтэнээр дүүрэн нэг юу боллоо яах болсон те? Бүтэнээр дүүрэн заяа гэж яг уу хүнийг бүтэн нэрээр нь дуудвал дүүрэн заяатай байдаг юм аа гэжсэн тийм ээ. За тэгвэл түүнтэй адилхан бид нар ч гэсэн математикийнхаа хичээлийг хэлхийг зөв хэлдэг. Хэмжих нэгжээ яг уу хэмжих нэгжийнхаа нэрийг нь тогтмол яг уу бичдэг байх хэрэгтэй байна. За яг үү тийм тогтмол бичиж байх хэрэгтэй байна. За тэгвэл хэдүүлээ одоо дараагийнхаа алхам руу. За дараагийн маань алхам болохоор байрлалыг нь юу гэж юм? Байрлалыг нь олцгоо. За тэгэхээр за төр төвшин багштай гараад ирээрэй. Багштай гараад ирсэн төвшин. За энэ юу вэ гэдэг? Цагаан. Өөр юутай адилхан вэ? Тэгшүүлж байна. Тууз байна тийм ээ. За тэгвэл үүнийг хэдүүлээ энэ зүйлийн уртыг хэмжээд үзье. За би багшны эндээс ирж байна. За төвшөө яшин дараад. Тэгээ найзуудтай хэлээд өгөөрэй. Юу? За хэлээрэй. Хэд вэ? Хогэр хэл. 100 шүү. За тэгвэл энийг хэдүүлээ 100 юу гэх юм? 1 метр. Оо зөвхөн 1 метр буюу 100 см. За тэгвэл төр төвшөө юм үүнийг самбарт байрлуулчих. 100 самбарт байрлуулчих. За 100 см буюу 1 метр юу вэ? Тууз өгөгдөжээ. Тууз өгөгдөж. За тэгвэл үүнийг 1 метр энэ туузыг 4 тэнцэн үгсийг сууж болох болов? 4 тэнцэн үгсийг болгоод за яаж хоо гэж бодож байна? Яаж хоо гэж бодож байна? 25 За 25 тийм үү? Гэтэл багшийн энэ дээр ямар ч төс тэмдэглэгээ юу ч байхгүй. Тийм ээ? Сантиметрээр тэмдэглэгээ зүгээр цулгаад 1 метр туузал. За тэгвэл энийг багшаа яг 4 тэнцэн хувааж авах хэрэгтэй. Ямар аргаар яаж хуваах? За хуваа. Яг арчихгүй. Бодож байгаарай. 25 гэдгийг чи бас мэдэхгүй байна. Энэ дээр 25 гэж тэмдэглэгдээгүй учраас чи мэдэхгүй тийм ээ? За тэгэхээр яаж хуваах вэ? За энэ учраас энийг ингээ хөдөлгөж болно. Тэгээд 4 тэнцэн хувааж авчих гэж байна. За хамаа. Тэр хамаа. Хөдөлгөж авах. За авчих. За тэгнэ. Энэ багш руу иш цаа. Тэнэл. Нас тэнэл. Зөв юм. Наачтай хэлээр ингээд хэд хуваагдсан. Ингээд энэ 2 хуваагдсан. За. Одоо ингэж дахиад энэ уусаад энэ 4 тавьсан.
Яаж өдрөөсөө харуулчих. За, зөв хүүхдүүдээ. Зөв. Тэгвэл бид нар ямар шугам байхгүй ингээд 1 м тууцаа 4 тэнцээ ууж чадав уу? Чадчихлаа. За, тэгээд эргээд хоёлаа самбартай байрлуулчих. За 4 тэнцээ ууссан. За, тэгвэл одоо бүгдээрээ энэ хэмжээсүүдийг За Уши гэдэг юм шиг. Юу гэж хэлсэн? 4-ний 4, 4-ний 2, 4-ний 3, 4-ний 1. За тэгвэл сая бид нар 1 м тууцаа 4 хуваасан шүү дээ, тийм ээ? За тэгвэл үүнийг хэдүүлээ яах вэ? Байрлуулъя. За та нар бүх адилхан өөрсний чинь ажлын хуудсан дээр 1 м тууц өгсөн байна. За түүнээр эхлээд байгаач. Бүгдээрээ байрлуулж. Энэ хэмжээсээ. За мөн баталаад яг уу. Сая ямар аргаар хуваасан? Ямар аргаар сая хуваалаа түр амглаа. Түр амглаагийн аргаар хувааж явуулж болохоо. Үцтэй өгдөө. Түр амглагийн аргаар түр амглагын удаад үзээ. Хавч нь нуглаад үзээрэй. За түр амглагийн аргаар удаад үзээ. За тэгээд цагаад байх. Энэ хоёр нүдний хараа тийм ээ. Өөжигдээ англи гэлтүүлж байгаа харчих тийм ээ. Сайн байна. За дөрөв болсон. За дэлгүүртэй. За одоо дэлгүүртэй яах вэ? Энэ хэмжээсүүдээ байрлуулчих. Бичээр үзгээрээ биччихсэн. Багш нь өгөгдсөн байгаа тийм ээ. Ажлын хуудсан дээр нь өгөгдсөн байна. За тэгээд дөрөвний юу гэж хэлсэн юм? Дөрөвний тууцаа хэд хуваасан ихлээр 4 хуваасан. Түүнийхээ 4-ыг нь авах энэ хэмжээс хаана очих? За байрлуулчих. За тууцны дээр байрлуулчих. Шууд бичээд яах. За тууцаа 4 хуваасан уу? Хуваасан. За одоо байрлуулаад 4-ний 1 нь хаана вэ? 4-ний 3 гэдэг хаана вэ? Наамны болох. Энэ бол 4 хуваасны энэ адрыг байрлуулж. За одоо тэгж чинь 1 2 3 4 хуваасан тийм үү? За 4 хуваасан 1 гэдэг нь хаана вэ? За тэндээ байрлуулж. За байрлуулсан уу? За байрлуулсан. За. За дөрөв хүүхэд гарчээ. Багшийнхаа энэ темплистийг одоо энэ тууцанд байрлуулчих та. За бичих. За маргаад сансармаа. За дөрөв хүүхэд байна. За даваач байна. За түрхүү гана. За даваач байна. Дөрөв байна тий. За. Дөрөв нь. За байрлуулсан тийм ээ. За бүгдээ ингэж байрлуулсан уу? Бүгд ингэж байрлуулсан уу? Зөв байх уу хүмүүстээ яаж хэлэх байрлуулсан? Зөв байх тийм ээ, зөв байх. За зөвхөн сайн. За тэгвэл одоо хэлбэлээ дараагийнхаа алхам. Дараагийн алхам бид нэр сая яг байрлалыг олцсон тийм ээ. За одоо дараа нь юу гэж юм? За сантиметр. За тэгвэл сая бид хэдэн метр тууз байлаа? 1 метр тууз. За тэгвэл 1 метр туузны 4 хуваасны 1 нь хэдэн сантиметр? 4 хуваасны 2 нь хэдэ? 4 хуваасны 3 нь хэдэ? 4 хуваасны 4 нь хэдэ гэдгийг бүгдээр яах сантиметрээр илэрхийлэх. За тэр дээр илэрхийлээрэй.
그때를 이렇게 돼요. Millimeter квадрат, двухклассный, миллиметр. Хэдэн сантиметр болох вэ? За 1 метр тууз хэдэн сантиметр үлээ? За тэгээд бодчих. Надад бишээ найзад дараагаа хийж өгөөрэй. За тийм их үү. За тийм самбар гарч иж үү. За төр төвшин гараад. За төр төвшин. Төр төвшин. За төр төвшин. Энэ хэдий. Дөрөвний 2 хэдий. Сансан мач. Өөр нэг гах. Өөр нэг гах. Тавхан бичээрэй. Наазад та харахаар. За сансан ба 4-ний 1 хийчих. Шесть. Дальше. Так. Заургийся. Заургийся. Дөрөвний 3 гэдэг юм шиг тийм. За хийцэн. Заургий нэ. За энэ самбарт гарч ирэх үү. За харин зөв хараа. За харин зөв хараа. За харин зөв 4-ний 4 хэд вэ? 4-ний 3 хэд вэ? Тав. За 4-ний 4 хийчих санагдчих. За найзад хаясыг хараарай.
Чинийгээс зөрж нөгөө яагаад ийм болчихов. За төр төвшин багштай тайлбарлаад өгч, найзуудтай тайлбарлаад өгч. Яагаад ийм гарав? Төвшин. Наанасаа тайлбарлаж. За. 1 метр тууз гэсэн тийм ээ? За. Дөрөвний нэг дөрөв хуваалгын 1 метр 4 хуваахаар 25 см гэсэн. Тэгээд нэг дөрөвний нэг нь 25 см гэжээ 25 см дээр нь 25-аар ихсүүлээ. За зөвхөн дөрөвний 2 хэсэг гэхээр ахаад нэг 25-ыг яаж байгаа вэ? Авч байгаа учраас тэд болсон. 50 болсон. За дөрөв хуусныг 3 гэхээр ахаад 1 2 3 хэсэг болчихж байгаа учраас ахаад юу нэмэх вэ? Ахаад нэг 25-ыг нэмээд 75. За дөрөвний 4 гэхээр яах вэ? Дөрөвний 4 гэхээр 4 хуваасны 4 хэсэг нь тийм үү? Тэгээд 1 2 3 4 хэсэг байгаа. Тийм ээ 4 хэсэг нь дөрвөлээ 25 юм чинь нийлээд хэлэх үү? 100. Дөрөвний 4 хэсэг нь буцаад нэг хөнгөл болчихоо. Болчихлаа тийм ээ 100 метртэй оччихлаа тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ тэмдэглэлээр юун дээр найзуудынхаа бичсэнийг өөрөө алдсан байвал өөрсдөө гэдэгтэй засаад авч яриа за засаад бичих юм дээрээ. За та нар одоо өөрсдийнхөө өндрийг юу мэдэх үү? Өөрсдийнхөө өндрийг юу мэдэх үү? Мэдэх үү? Миний өндөр нэг хэдэн сантиметртэй. За. Зааж байгаа гэдэг. Хэдэн? Өндөр заавсаар хэлчихнэ. За, зоолж байгаа те. Зоолж байгаа өндөр 136 см байдаг нэ. За, миний хаана үтсэн бэ? За, биш. Яаж хэмжиж үтсэн юм бэ? Миний өндөр 1 м 41 см. За, Мишелийнх 1 м 41 см байсан гинэ. За, яаж үтсэн юм бэ? Өндрөө юугаар үтсийг салж байгаа та? Метрээр үтсэжсэн тийм ээ. Өмнө нь үтсэхэд ийм байсан гэх. За, тэгвэл бид нар түрүү ангийнхаа хамгийн өндрийг хин гэж хэллээ. Мичтмаа гэж хэлсэн чинь. За, мичтмаа гараад. Мичтмаагийн өндрийг хэдүүлээ хэмжээд үзье. За, хурдан гараад мичтмаа. За, мичтмаагийн өндөр хүний өндөр тийм ээ. За, энэ дээд яг 100 юм шүү. За, энэ дээд яг 100 юм. За, 100 буюу юу юм? 100 см 1 метр аа. За, багшийн метр 1 метр хэмжээтэй учраас. За, ингээд дээш явж идэв ойролцоо. За, нэг иймэрхүү метр 41 см. За. Тий. За, тэгэхээр дүүд манай ингээ хамгийн өндөр хөнгөд 1 метр 41 см байж. За, дүүд мичтмаагийн ардыг хэдүүлээ. Ардлаараа бичсэн. Гараа ардлаараа. Ааха. За. Хин гараад маргад гараад ирээрэй багштай. Маргад нааш багштай тусдаа. За, маргад тэл очиод яг 100 дээр нь гараа аваа. Энд дээр. За, 100 гэхээр юу вэ хүмүүстээ? 1 метр. За, үндсэн хоёлаа ийш хэмжижээ. За, ийш хэмжижээ. 37. Тэ? За, 37. Алт нь болохоор яаж вэ? 1 метр 37 см болчихно. За, энэ ойролцоо байна уу? Ойролцоо. Тэгвэл хүний өндрийг хэмжихдээ өндрөө хэмжих өөрөө ингээ ганцаараа зогсож байгаад өндрөө хэмжих хэцүү тийм үү? Хэцүү. Тэгвэл ойролцоогоор хэмжиж гэж бодвол хүн алдаа хэмжичдэг гинэ. Алдаа хэмжиж. Алдаа хэмжингүүд хүний өндөр яах вэ? Гардаг гинэ. Хүний алдаа өндөр хоёр нь ямар байдаг гэж байна? Ойролцоо байдаг гэж. Тэгвэл та өндрөө ганцаараа хэмжих хэцүү байвал алдаа хэмжинэ ш. Алдаа яаж хэмжиж гэж бодож байна? Бас анх хэмжихэд сая маргад бүтээр цуг хэмжсэн. Чи өөрөө байвал яаж хэмжих вэ? Ганцаар наа. Одоо энэ хэдэр яаж хэмжих вэ? Алдаа. Яаж хэмжих вэ? Надад аягүй хэцүү байсан. Сая хэцүү байгаа учраас би давааж энтэй маргадтай цуг хийсэн. За. Ингээд метрээр барьж байгаа тэгээд дараа метрийг. Ааха. Ингээд бас ингэ хүрхгүй байхгүй нөгөө метр ч хүрхгүй шүү.
За өөр ямар хэлбэр байна? Ямар арга байна? За алдаа ширээн дээр тэмдэглэж авах уу? Болно шүү дээ. За мичнээс сууж байна. Алдаа ширээн дээр ихэд яг уу? Тэмдэглэлцээ байна энэ видео хэмжиж авах уу? Олон нөгөө шугамаар хэмжиж авах уу? Олон мэдчлэн янзын аргаар яг уу? Хэмжиж болно ээ. За тэгвэл нааш анхаарах үү? Манай өнөөдрийн хичээлийн зорилго маань уртыг ойролцоогоор ямарсан. Баримжаатан хэмжиж. За тэгвэл ямарваа нэгэн зүйлийг бид нар ойролцоогоор баримжаатан хэмжиж болно уу? Болсон юм байна. За бид ханы уртыг сая олон янзаар хэмжиж үзлээ тийм ээ. Гэвтрийнхийг олон янзаар үзлээ. Бид нар дандаа хичээл дээр шугамаар хэмжиж биш. Шугамаар биш тэгвэл юу хэмжиж болно? Зүгээр нөгөө монгол хэмжээтэй олон хэмжээтэй хэмжиж болно. За өнөөдрийн хичээлд ихэвчлэн оролцсон хүүхдүүдтэй баярлалаа багш. За өнөөдрийн хичээл дууссан. За Чэдасан башта баярлалаа. За баярлалаа. За бүгдээрээ дараагийнхаа хичээлд явлаа. Өнөөдөр тийм их болсон.